найраг хөгжөөх цаг. Монголын үндэсний олон нийтийн радиогийн урлаг соёл уран сайхны редакцаас эрхлэн явуулдаг найраг хөгжөөх цаг нэвтрүүлгийн энэ дугаараар яруу найрагч Бат очрын Бат насангийн мартагдсан хүн найраглал сонсгор бэлтгэлээ. Яруу найрагч эл найраглалыг халахлын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Тамсаг уулгийн 6 дугаар дивизийн холбоо сумангийн эх зохиогч Даргагийн Лавгийн гэгэн дурсгалд зориулжээ. Мартагдсан хүн. Даргагийн хуу дарга болж гинэ. Дайнд ороод баатар болж гин. Үнэн худал нь мэдгэдэхгүй өхөр зайдалж салхи залгсан үг сураг ам дамжсаар үүдэн дээрээд сарниж байлаа. Эхлэл. Уран лавг нэг л өдөр улаан гэрийн эрхлэгч боллоо. Өхөрчин хүү жавхлант сүргийг үеийн залуус сонсгож эхэллээ. Задгай цагаан хүмүүн төрлөختнийг зааж бас хийж үзүүлнэ. Ав ястай сэргэлэн түүнийг ард олон хүрээлж байхад амраг болох сайхан бүсгүй ард сарамд өсч байлаа. Зарлан дуудах үүдс өхөж замын тоос сулаалж ирлээ. Заяа төрөг эр хүн болохоор заасан зүгтэн дагуулж шимардлоо. Алсын чимээ төгшүүртэй, айхын шалтаг мундахгүй, ардын хүүхдүүд алгаггүй, аюул сүрэн зогсож байна. Хангайн цэнкэр уулас минь ханаан энд дугуйлээ да. Буурай жава аавынхан буйрыг сэлгээд мордъё да. Самын төвөөс марин өртөөгөр 6 хоног марш хийж сангины буланд улдсан мордын зуурсан амны заваа гаргаж даавууны үнэр нарилаагүй цэрэг ногооноо өмсцгөөж дараалж зогссон цэргүүдээс нэг нэгэн олохгүй бүдэлцгааж бичиг үсэгтэй нураг шаан 3 алхаад гэхэд бидний дунд лавг маань уншиж бичгтэн гаргуунч нутгийнхан хідээ салахгүй гэсэндэн нуугаад хэлэлгүй үлдсэн юм да. Салгай болж лавг маань бичиг үсэгтэд хайлагдаад сонс эргэж сэлэм эргүүлж цэргийн эрдэмд нэвтрлээ. Барьсан сэлэм өөрсөн буугаан баатрын ясаар эдэлж сурвал далайн шар чөтгөрүүдээс далдрах юм юу байх вэ? Хүн чанар. Таван жил таг чиг байснаа нэг л өдөр танил нөхдөөн дагуулж цуглуулж аваад өдөржин хуучлаа. Жижигхэн твштэй пикап унчихсан жирийн биш дарга болоод буцаад ирлээ. Өндөр лавг өнөөдөр өөр ангид байгаа өөрийн нутгийн 4 цэргэн өдрийн чөлөө авч уулзлаа. Машин унсан дарга манай 4-ийн мандсан төрийн өнгөнд маршлын дайтай харагдана. Хамт татагдсан 4-төн халагдаж хувцсыг бэлдэж хайрцагт нь тусад нь хадгалж байснаа өглөө. Гэрээс хол явахтан хинээс ч дор орсонгүй. Хэрээс хэтэрсэн ажлыг ч хүнээс өрсөж амжуулна. За гэвэл ёогүй эрийн дэд явсан юм. Засгийн хуулийг сөрөөгүй эр шиг эр байсан юм. Нутаг усны хаан тухай, нууцхан сэтгэлийн тухай яриаггүй үлдсэн юм яаж байх вэ тэдэнд? Цээжэн уужиртал хөөрөлдөн цэргийн ангидан буцахтан цэмбэн шинээл нь хөнгөрч сэвэлцтэл алхсаар одсон юм.
тушаал. Эх хорны дархан хэл халах голын өглөө. Энд дайм болоогүй мэд хамаг юм нам гум. Цэрэг эрс сонор саргог, цэнэгтэй буугаан үл салгана. Дайсны зүгт нүүд цавчилгүй, даяар Монголон туургалан зогсон. Элэст манхан, бут сан дуул, энд ямарч анир чимээгүй. Эртэж шууд дуугаан дуулан эргэн тойрон сэлийж байна. Гэвгэнтхэн газар дөргиж гэрэлт сум, бомбог тесрэх, аимшигт төгшүүр зүрх базалж, алалдах дайсан нөмрөн ирлээ. Тасаг салаа хороо сомон тавхан хормонд байран эзэлж цөмрөн ирэх дайсны өдөөс сөрөн орж тулаан эхэллээ. Үгсэн шархацсан нэг ангишгчиж үерийн ус шиг таарснан хамаж үхвэрийн царайтай Япон цэргүүд үзэшгүй муухай банзай хашгирна. Буудах, цавчих, жадлах зэрэгцэн бужигнаан дунд амирсан, нэгийг унгуул нэмэр гисэн, нэг л бодол цэрэг бүхэнд хоёрыг хороовол хожоо гэсэн хоромхон зуурт бодол зурна. Тулаад ирсэн аюулын өмнөөс босоо зогтох хэн байх вэ? Монгол цэргийн цусанд шингэсэн мохосшгүй зориг хорслоор буцаллаа. Дэндүү давчуу хүчин давтаж дивизийн штаб түр ухарлаа. Энэ л ухралт хожимын өдөр эрэлхэг дайчдын гав яг болшоллаа. Дивизийн дарга хошууч шарибу дэндүү зэрэгтэй залуухан дарга. Олон цэргэн оройлон тулалцсаар онсон сумд сөхрөн унлаа. Эх зохиогч Ахмад Лавгийн ирсэн цагаас дотносож дассан морин жолооч цэргийн бүрээч мойл нүдтэй өргөн хөмсөгтэй 17-тай дарь үнэрлсэн алстан хөгжмийн зохиолч Баян зүрхийн гончгийн Бэрва баг хүнд өөрийн бодолтой хөтөж цэрэгтэй хоёулаан тасарч хүчээр давуу дайсантай тулгарч тусын төлөө хоёр амийг тушаалаар салгахыг тэгэхэд үзсэн юм. Хоёр амины нэг нь үлдвэл хожимын өдөр ялалтанд хэрэгтэй. Хонгор хөөмн бушуу холд хоргодож бүү эргэж хар тулсан дайсанд даргаан орхиж тушаал биелүүлж ард тийш гарахтан туглаг шиг хүндрэх зүрхний толтод туссан сум шиг онжил шаналлаа. Хөл толгойгүй алалцаан дунд гол тулааны тэргүүн шугамд холбоо сумангийн их зохиогч хожимын өдөр алдран түгөх даригагийн хүү ганцаар үлдэж дайсны өдөөс эрслэн бослоо. Царик яасан олон юм бэ? Яах ч аргалга ялагдах хоёр нэг л юмны хоёр тал. Гар бүүмэн 16хан сумтай ганцч сум хоосон будаж болохгүй. Суман дуусгаад сэрмэн суглана. Суган ханзартал цавчаад дуусна. Цэрэг хүн нэг л амьтай цэрвэж дөлөд хоёр өгөхгүй. Хүрээд ирцгээ та нар хүссэн өхлийг чинь өгье л доо. Хараалсан бүхнээ хэвтүүлээ. Харуулах юм алга. Хайрж гэртэн очихгүйч халахын голоос явахгүй би. Зүүн гол орж чамдаан очиж чадахгүй. 15 сум, 15 ам аавын хүүд үүнээс илүү аз таараач билүү. Халуун тоглог хамаг биеийг сэчлээ. Харж очих гордлого надтай хамт дууслаа. Хари муу өтнүүдэд, хариугүй муу нуснуудад хайртай бүхнэн өгч харин би чадахгүй. Өхөл гэдэг ийм амархан гэж юу? Өвдөн гэдэг ингээд намжлаа гэж юу? Өөрийн биевэн мэдээ алдаж, өвдөж шаналхыг нэгэнт мартажээ. Тэргүй миний бие тэсхээ нэгэнт өнгөрчээ. Офицер цамцны ингэр хөлстэй, цустай холилдож, олон эрсийн амийг сумнаас зайлуулж чадлаа. Энэ хооронд анги маань холдож амжих ёстой. Эргээд таамуу саныг элгэр нь хэвтүүлж дөнгөнө.
Ядрын мод шиг зэвгэр цэргүүд яозгүй царайсаар дөхөөд айсвэ. Ялтгар нүдэн цусаар дүүрч ёроолгүй тамийн өөдрөө хөтөллөө. Та нар намайг жигшгэн зөвөө. Тамтаг болтол чин цохилоо боллоо. Яаж ч тамс надад ялгаа алгаадаа. Ярахчин харин бөөснүүдтэй яс тооцоогоо дуусгалаа. Эцсийн сумыг өөртөө ингэж бодох хинч хэрэггүй. Эрлэгт нэг инч гэсэн илгээж байвал боллоо май. Төрөл дахин авбал төрсөн нутагт таан очихсон. Шуранга таацын голдон шумбаж нэг сэрүүцгсэг. Харсал. Ганцхан Монголын тарьсан газраар нэг хүүрсэг эзэн хааны баатруудыг ингэх гэж байх уу? Эцсийн суман өөртөө өгдөггүй эргүү тэнэг өхөр Монголыг амьдаар нь арсын өвч ар Монголын алуурч новшиг Улаанбаахаар нь халуун элсэнд удаа мөлхүүлж өхүүлж тамал үзэн ядаж хорсон тач ядсан үнсэн цөөврүүд тайран бүчлээ. Заляс. Тулаанд ялсан хороо суман тугс үлдээн өндөрт өргөж дайчин нөхтөн бүртгэн жагсахад дахиад сэрэхгүй унсан нь олоо. Гайхал самурай даргадмагц гал утаа унтармагц ганцаар үлдсэн сайн нөхрөн газар дэрлэн унсныг нь оллоо. Эмгэнэл дагуулсан дайны талбарт элсэн манхны бөөрн дээрээс 16 сумны шархтай амьгүй цогцсыг нь өргөн босхийг гуниган даалгүй бүгтийсэн 3 хайлаас гэрчилж байлаа. Үзэхэд нүдний зовлон, сонсоход чихний зовлон, ярихад хэлний зовлон яасан ч хатуу хорвоовэ. Хуйхалж шалзсан толгой төрөө, хумсын хуулсан гар хөл, зүсэлж танихын аргагүй болгосон ч 100 гарын мэнгээр нь таньсан юм. Тамсаг булгын 6 дугаар дивиз тасрах ёсгүй холбоо суман их зохиогч Даригагийн лавг эгших цээжтэй, эмтрэх элэгтэй, айх зүрхтэй, амьдрах хүсэлтэй араатан биш хүн байсан юм. Алдар нэр нь Монголдон үлдсэн юм. Сүнс сүлдчин биенээсээ зайлавч үнс нурманд нэрэн хутгаагүй. Цэрэг хүн шиг өхөж чадсан чиний сүнс амгалан байгаа. Эгэрл. Давших ухрах хослуулж дайснаа дардаг ёсыг дайны хүнд жилүүдэд дайраад ирсэн гүрнүүд бий. Энэ цагийн өндөрлгөөс эргээд нэг харахад эрэлхэг олон хөвгүүдийн эрстүүлж аргасан нь үнэн. Анги нь ухарсны төлөө аавын хүүхдүүд ял уурч ам хаалттай уруул үдээстэй 10-11 туулж ирлээ. Алдаа гэснийг биеэрэн уурч аран хамгаалж амиан золсон алдар хизээч горлоогүй. Аюулд бахарцсан залуу нас минь халахын гол чимээгүй дүнсивж харж үзснэн эргэн саналаа. Хайлааста манханд үрд шингэсэн хайртай хүүгэн нэрээр нь дуудлаа. Энэ нэр Даригагийн лавг эх хорондоо мартагдсан хүн. Тэнгэр тутамамара
аяк улам шерусне эрина сартангырга таптар эрилхэгдэж тин цуа хөрнө бидний санааныг чигтээ бидний алханыг чигтээ арамзал тови намеран борхо амараг чимэн зүрхнэ оршно алтан үсэхтэ захабухэн анхны учрыг тодхон сануна миний тошан жирин цэрэ миний хайг халахын болоо сон нутгийн алхам шаатарэ өстөн дайсан балдах ёсвэ эхи хайряныгын харцэ энхи нарнасалах ёсвэ бэни халыг даран умтрана архаялал тартугамялана Монголын үндэсний олон нийтийн радиогийн урлаг соёл уран сайхны редакцаас эрхлэн явуулдаг найраг хөгжөөх цаг нэвтрүүлгийн энэ дугаараар яруу найрагч Бат Очрын Батнасангийн мартагдсан хүн найраглыг сонсголоо. Нэвтрүүлгийн редактор Баттөмөр, найруулагч Саран Туяа, нэвтрүүлэгч Бэлгэ.